Монголд одоо хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс зам тээврийн осолд ороод нас барж байгаа тоо дайн дажинтай оронд одоо амир өгж байгаа хүний тооноос их байна гэл олон жил бид нэр ярьж байгаа. Тэгээ яриад л байдаг. Яг үний хэрэг дээрээ зам дээр гараад хөдөлгөөнд оролцохдоо энийг анхаарч бодож одоо сэрэмжилж явахгүй байхад байна. 500 гаруй хүн жилд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо юм байхад цаана 2000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж хүнд бэртэж гэмтсэн байдаг. Ялангуяа энэ хүнд бэртсэн хүмүүс бол эд хөдөлмөрийн насны хүмүүс байдаг. Хийж бүтээх насан дээрээ тэгээд зам тээврийн ослд ороод хүнд бэртээд тэгээд тэр нь гэр бүлээ тэжээж тэтгэх байтугай эргээд тэднийхээ асрамжинд орж гэр бүлд нь илүү ачаал үүрэх нөгөө амьдралын чанар буурах гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө зовлон зүдгүүр гэдэг юмыг аваад ирдэг. Тэгэхээр зам тээврийн ослоос сэргийлэх нь бол иргэд нийт хөдөлгөөнд оролцогч, зорчигч хэн бүхний анхаарах асуудал юм аа. Гэрээсээ гарлаа, хашаанаасаа гарлаа, замын хөдөлгөөнд оролцогч болчихдээ. Явганаач тэр тээврийн хэрэгслийн одоо жолоодч тэр нийтийн тээврээр үйлчлүүлээд бүгд хөдөлгөөнд оролцогч болдог. Тэгэхээр бүгд нийлээд энэ харилцаанд орж байгаа учраас бүгд эндээ зогцож амьдрах хэрэгтэй. Тэгэхээр зогцохын тулд зориулж гаргасан дүрмийг баримтлах хэрэгтэй байна. Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол зорчигч, жолооч, явган зорчигч бүх хүмүүсийн одоо ухамсартай холбоотой гэдгийг та бүхэн бас ойлгож байгаасаа. Жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай. Зорчигч та бүхэн хөдөлгөөнд аюул ослоггүй санаа амар оролцож байх болтугай.